Хөвсгөлийн бөө дарахад ирд жатагдуулан солиорчээ. Энэ бол 80-аад оны дундуур Хөвсгөл аймагт болсон явдал юм. Тэр үед Хөвсгөлийн цагаан уул суманд Баатар гэдэг нутаг усандаа төдийгүй хойд чихтэй алдартай бөө байж гэн. Олон удамд амьдсан бөөг нэлээ. Эцэг өвгөд нь их хэлмэгдүүлэлтийн бэрх цагийн аясыг даагаагүй яжээ. Ялангуяа аав даржаа нь тэр цагт хэлмэгдэн баригдаж явхдаа өөрийгөө тарины аргаар ийгүтгсэн гэдэг. Болсон явдал ийм байлаа. Даржаа бүү цагаан уулдаа алдаршиж байсан үе. Үед амьдсан зайран тул нутгийн төдийгүй зэрэгэлдээ аймаг сумынханд ч чадах чинээгээрээ тусалдаг байж. Нэгэн удаа цагаан үүрээс 2 хүн ирж заалжээ. 19-тэй охин галзуурав гэсэн тудлага байж гэн. Даржаагүй очвол дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Бурайдаал байсан бөгөөд даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсөглөө өмсөн хингэргээ дэлтэн тамалгаа дуудан цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд бурайдаар цагнаж гарчээ. Өөрөөр хэлбэл бурайд охины өвөөгийн сүнстэй холбогдсон нь энэ. Хэлсэн үгийг нь хих хөрвүүлбэл өвгний сүнс ийн хэлжээ. Охин минь чи даанч явта. Чи булга агендаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амтны юм таслаад байдаг байна. Чи жирэмсэн бах та. Буу үрч бор гөрөөс будж. Жирийн чнийг гөрөөс биш байж тээ. Хизүү дээ охин минь. Хэмээж. Ингээд даржаа буу харын аргаар аргалах болжээ. Огныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхуурдан замсан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь мэдээж. Тэгэх бүртээ ёслол болж буй уулын өрөөрөө үе үехээр нь чих тавьж байсан гэдэг. Дом имчилгээг удтал хийсний эцэст сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу 3 та гарч задран ухаан алджээ. Амнаас нөхөөс сахаран хэсэг хэвдснээ босч ирээд нөгөө охиныг усаар хариусгаж гэн. Ус цацаад л тамлаг хилээд л тэгж засал сая нэг юм шөнөөр өндөрлсөн байна. Маргааш бүүг ариусгаад дахин борихыг хорьсон гэдэг. Дахин буу огсож ан хийгээд солиорвол би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглсэн байж энэ удаа аргаллаа гэд тэднийд 2 хоноход охин идэгсэн гэдэг. Нөгөөдөл нь даржаа зайран хүргэж өгчээ. Тэднийг харж явтал маш ширүүн адар бороо орж гэн. Ёстой л хувингаар цутгах мэд орж байсан юм баг. Даржаа 2 нөхрийн хамт уяан дээрээ буугаад морьдоо уйчгаад гэрт орж ирэхэд хүмүүс мэйл гайхаж цээл хөхөрчээ. Тэр 3-ын хувцас хувь хуурай байж гэн. Хамт явсан 2 нь ч ихэд гайхснаа ийн ярьжээ. Биднийг нилээд өгч явтал хүчтэй хадар орсон. Бид ч баларлаа гэж бодлоо. Тэгтэл зайрантан өврөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарин юм уу тамлаг юм уу нэг юм уншиж үлээв. Орж ихэлсэн бороо ярагдаал явцсан. Биднийг тойроо шаагаад байлаа штэ. Хэмээж. Үүнийг тэр үед 10 настай байсан хүүн болох Баатар зарин сонсож нүдээр үзсэн тухайга бурхан болохынхоо өмнөхөн буюу 2001 онд ярьсныг нутгийн хөвүүн багш Дэлгэр Бат надад өгүүлсэн юм. Дэрбэр цааш ийн хуучлав. Баатар зарин надад ярьсан юм. Даржаа зарин Баатар бөөг 9 настай байхад бүх юмаа өглүүлжээ. Өөрөөр хэлбэл хүү Баатар нь 9 настайдаа зарин болсон гэдэг. Тэр жилийн намар анх удаага буусан юм баг. Ингээд байж байтал 1938 он гарчээ. Нэг өдөр хар машин давхиад иржээ. Машинаас цэргийн дарга бололтой нэг хүн буу бүхий 2 цэрэг сумын даргын хамт буугаад ирж гэн. Хэрэг бишсэн нь тодорхой болов. Сумын дарга хий димэйл хулган офицер зандарч эхэлжээ. Даржаа зайран хайлтмалт хувцслаад цайж амсаж амжилгүй гэрээсээ гарч гин. Сумын төвд авчираад баригдсан зовлон нэгт хүмүүстэй нийлүүлээд нэг хонолон аймгийн төв рүү очижээ. Буудай харгалзагчид дагалдах тул оргох талаар бодох хинж хэрэггүй байв. Баригдсан хүмүүсийн хойно мэд холбосон гэдэг. Хонох газар буулгаж аяг цай хоол өгдөг байж. Нэгэн дөнгөрснөө мэдсэн хүмүүсийн хоолоогоор юу давах билээ. Хоолтой хоолгүй ялгаач барагч үгүй бизээ. Тэднийг аймгийн төвд авчираад буулгахад даржаа зайран аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. 2 талд нь сууж явсан хүнээс асуухад амандаа юм өглээд
захаад олоогоод л явсан. Нэг мэдхэд таг чимээгүй болохоор нь унтчихлаа л гэж бодсон. Гэж ногоон малгатнууд айснаасаа болоод үнхэлцэг нь хагарсан хэмээн оншилсан байна. Харин нутгийн зон олон арай өөрөөр ханджээ. Манай хүн үххээ мэдсэн. Тэгээ зовлон багтаа өнгөрөхийн тулд нууц тарны аргаар амиа эгвдгсэн гэдэг ажээ. Зарим нь бүр өөрөөр амиа хорлсондоо түүнд амтан хордуулдаг хор зөндөө байсан. Хүн хордуулдаг нь ч байгаа биз гэх. Баатар эхлээд бүлхэм сууж 4 аргын тоо бичих үсэгт тайлэгджээ. Түүнийг цааш сурах гэсэн авч нэгэн чүтэн авчихсан онгод нь уу орох тул ээж дүү нартаа туслах нэрээр хөдөө үлдэж амжжээ. Улааны суртал ухуулга их мөрдлөг хавшлах туйлдаа хүрсэн тул бүр аян иргэдийг бараацсан байна. Тэндээ бүгсээр 1939 1945 оны дайн 1947-оос 48 оны баруун хилийн тулгаралтын үеийн цэрэг дадлагаас мултарчээ. Бараг бүртгэлгүй нэгэн байсан гэхэд болно. Тэр үед тайгад имлэг эмч байгаагүй болохоор гол хүн нь Баатар зарим байсан нь лавтай. Түүний талаар үлгэр мэд домог бишгүй их бий. Сорчлон ганц хоёрыг өргөв. 50-аад оны сүүлчээр мал нийгэмчлэх үеэр болсон явдал гинэвлээ. Сумын намын үүрийн даргын ихнэр хүнд өвдөжээ. Аймгийн эмнэлэгт хэвтээд тусын ис олж гин. Ер нь л хэвтэрт орох тийшээгээ болсон юм баг. Тэр үед битгий хэл 70-80-аад онд томчууд болохоо байхаараа нууцаар ламхар болдгол байсан шүү дээ. Сумын дарга хар домтой хүний эрэлт гарчээ. Сураглаад сураг ис гарав. Тэгж байтал малаа тушааж явсан нэгэн өвгөн даржаа гэсний хүү Баатартай уулзахыг зөвлөжээ. Дэрж ухаантаас явсан байна. Аян иргэдээс асуусаар байгаад олоод авчихна. Гэрт нь орвол нас тогтсон эмэгтэй 3 хүүтэйгээ байж. Сумын намын үүрийн дарга гэдгээ мэдгцэнд тэдний царай хувьсхийн төгшүүр тэгээд явчихж. Аргагүй шүүд дарга цагдаа хоёроос айдаг айдсан гүйцэд арилаагүй цаг юмчинд зай зүү болсны эцэст дарга уучраа хэлж гин. Баатар татгалзав. Татгалзах ч юу ах вэ? Тийм юм мэдэхгүй, чадахгүй гэжээ. Удтал гуйлгасны эцэст надад болон ээж дүү нарт минь муу юм хийхгүй бол аваад ир гэжээ. Манерч ухантас буцаад маргааш оройн морь тэргээр хэвтрийн хүн аваад иржээ. Баатар үчийн бүрийгээр дүүдэг асаагаад бөөлж гарчээ. Тэр бас галын таринтай хүн байсан бололтой. Өвчтөн дээр жодгор босгоод шатааж орхиж. Дарга ихэд сандарсан ч яаж чадаагүй нь мэдээж. Энгийн хүн тэгсэн бол даргын ихнэр хойглогдож өгөх байсан. Жодгор чатаад дуусчаа. Тэрүүхэн агшинд улаанд хизэнээс дуртай 2 хон хэрэг тагна ташхаатай л дуурсаар өвчтөн болон тэнд байгстыг 3 тойроод нисэн оджээ. Баатар хэсэг цамнаж байснаа ухаан баларсан байдалтай суугаад улааны бозор болжээ. Эцэд нь ирээд явлаа. Айлаас дэвшингс мах идсэн байна. Ирэх жилийн энэ өдөр хүртэл айлаас мах бүйд. Их байсан л үндэн болгожээ. Ингээд 3 хоноод буцахыг хэлжгэн. Тэд чи ёсоор болгов. Өнөө хэвтрийн нөхөр 3 дахь өдрийн өглөө өөрөө босоод ганцаараа бие зассан гэдэг. Ингээд сумын намын үүрийн дарга зуудын 2 дэвсгэр дээр гар цайлгаад оджээ. Гурил будаа цай тамхи өгсөн ч гэдэг. Эцсийн найдлага байсан тул болсон ч ис болсон ч дүүрчгээд бэлтгэлтэй очоо үсттэй. 70-аад оны үед аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч очсон байгаа юм. Хүүхэд нь саагаар үтсэн гэмээр чөдөртэй юм шиг өрөөлдөж явдаг болсон байна. Тэр үед цаа буюу биомилитийн шинжилгээ хийдэггүй байсан болохоор яг таг тогтоох боломжгүй байсан нь мэдээж. Сумын намын үүрийн даргаас сонссноо эсвэл түүний тараасан цуу ярианаас мэдв Юуташ Баатрыг олоод очсон байна. Аймгийн эмнэлгийн эмч ингэж явааг үзээд гайхсан нь мэдээж. Эмч манай хүү оншин үл мэдэгдэх өвчнөөр өвдчихлээ. Авах ёстой бүх арга хэмжээг авсан ч орчин үеийн эмнэлэг тусалж чадахгүй нь болоо л та. Таал нэг тусалж үз. Хэмээж. Аймагт бүлэх боломжгүй. Юутаж аваад дийлэхгүй бол буугамдорой гэж хэллээ. Эмч ч ёсоор болов. Үнэхээр чөдөртэй морь шиг явдаггүй иржээ. Мөн лүчийн бүрийгээр дүүдэг асан бөөлжээ. Энэ удаа бүр идэхэд бэрх юм болж гин. Газарт мод дэвсэж чатагаад түүн дээрээ нүцгэн хөвтгийг даалгажээ. Зарин хагас ухаантай байсан тул хөвгөн айж татгалзжээ. Гэвч онгод нь орсон зарим догшноор зандран хөвтүүлсэн байна.
Энгийн хүн тэгсэн болоо шад падгийн хиншүүхээр бас өнөртдөггүй юм гэхнээ ойрлоод босон харих байлгүй. Модч шатаад дуусчээ. Баатар зарин Хүү ус бузралсан байна. Лусын хорлол болжээ. Галын засал хийлээ. Нилээд хатуу байна. Домлохыг 3 давтна хэмээжээ. Ингээд 3 давтаад явуулж гин. Эмч чадах чинээгээр гар цайлгаад оцсон нь мэдээж. Яг 10 хонож байтал нэг машин ирж гин. Машинаас эмчин гэргий хүүгөр буусан байна. Хүүжирийн явдлаар ирж мэдлээ. Өөрөөр хэлбэл бүрэн мөсөн идэвжээ. Ихэн тоглон нулимстай аав нь мөнгөн аяг хадаг сүтээ уулзж гин. Буцахта багхан агентийн дайны бараа орхисон гинлээ. Ингээд Баатар аймаг даяар алдаршив. 80-ад оны ихээр ойн иргэдийн нэг өрхийг гамшиг дайрчээ. 7 хүүхэдтэй айл байж 4 хүү 3 охин ямар нь мэдэгдэхгүй үл таних өвчин дуусч гин. Гэнэт халуураад биеэр нь улаанцыг нь тууралд гарч төдөлгүй татаад талидаг өвчин байж. Одоогийнхоор менингит гэмээр айлын ууган отхон 2 хүүхэд инхүү нас баржээ. Баатар удагныг залах нь тодорхой. Сумын эмнэлэг хол болохоор очиж ирсээр байтал дахиад хідэн ч хүүхэд өвдөх юм билээ. Хэн мэдлээ. Зүгээр өвддөг болж яа гэх үхлийн аюултай өвчин шүү дээ. Ойн иргэдэд Баатар юу боллоо гэж саргалах очсон байна. Үжийн бүрийгээр бөөлдгөрөө бөглөөд тамлаг дуудаж самнаж ухаан балартаж ирснээ. Гэрт буй аав ээж хоёрыг нь авдарсав хэрэгтэй зүйлстэй гарган хүүхдүүдийг дотор нь үлдээгээд үүдийг нь хаалгаад галтж орхиж. Уурц дүрэлцээд дотор байгаа юу ч үлдэхэргүй аимшигтай шатжээ. Дотроос нь хийн чамрал ирж хашгирсангүй нь хачиргалтай байж. Хуурай модон урц хормын дотор шатаад дуусгаад дотроос нь хүүхдүүд үнс дортогш налдаагүй гарч ирсэн байна. Ийм юм бас байдгаа гэмээр санагджээ. Игэл хүн ингэсэн бол хүүхдүүд гэртэйгээ шатах нь ойлгомжтой. Ядчил галын дүлд хуйхлагдана биш үү. Ингээд дахин бөөлж байгаад ин хэлжээ. Эзэн амтны хараал болсон байна. Ойн тайгын эзэн байж та нар өнчин амтан номжээ. Түүнийг шударгаар хэл. Хэмээн ханджээ. Аав нь хэсэг хулганснаа өнгөрсөн 7 хоногт том бит 2 анд явсан юм. Ангаар баян тайгад нэгч амтан үзэгтэнгүйд гайхаж явлаа. Гэтэл тайгын ихэнд өнчин цаа таарав. Залуу ир цаа байсанд хангаа дэлхий юм хайрлав гэд намжчихсан. Амьд авихта тайгад орхитол аимшигтай мөрсөн. Арьс шир толгойн тэр байна гэж заав. Баатар зарин Тэгнэтэр тайгын эзэн онгон цаана намжээ. Аргалаагүй бол танах удмаараа сүрэх байж гэсэн байна. Энд өгүүлсэн хідэн баримт бол түүний бараг өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг билээ. Тэр бүхнийг өгүүлэх боломжгүй юм. Галын засал голдуу хийдгийг бодохоор догшин хийгээд харын талын зарим байсан бололтой. Түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгссөнийг одоо өгүүлье. Энэхүү ширүүн тулаан 80-ад оны дундуур ойн иргэдийн хүрээнд болжээ. Тэр нэг гайт өдөр хөвсгөлийн ренчин лүмбийн нэгэн даяанч дарахад дээр тэднийд буужээ. Монголчуудын ёсоор дайлж зайлсан байна. Архинд халсан дарахад Баатар хоёр энэ тэрийг ярьж байснаа дуун чангарчээ. Улмаар маргасан аж. Хөвсгөл бөөтөөж сорн ренчин лүмбэд би. Үгүй дээ манайхч бөөтөө. Би гэхэд л удамд амтсан зарим. Үгсэн хойно чиний бөө гэж юу байдг юм? Танах нь тааруу да. Ямар ч юм тааруулаа гайгүй. Чаддгийн бол тэгэлдэ. Чадaltaй дийлнэц үзье л дээ. Гэх зэргээр маргаж байснаа унтаад өглөөнд босонгуудаа дарга дээр цайж амсалгүй хар цагаан дугуй оджээ. Явхдаа за заринт хийдэг юм аа хий. Би хариу барь. Хэнийг маань л үлдэх вэз. Гэд морцсон гэдэг. Баатарч хийдэг юм аа хийсэн бололтой. Дарахад хараад хачин муухай хардарчээ. Ихэд хідэн шүн тэгсэн байна. Хэрэг бишсэн да хариуд нь дарахад жатах хийжээ. Бүр айл амтантай хилж байгаад хийсэн гэдэг. Баатар зарингийн хар дом дарахад ирийн жатах хоёр харилцсан тэнцүү байсан тул хэнийг нь энцсэнгүй. Гэхдээ дарахтын жатах арай хүчтэй байсан юм дүү да. Баатар бөө удалгүй ухаан солиорчээ. Гэхдээ үе үе хайлт ухаан ордог бөгөөд тэр үедээ ухаан гүйцэд гэвэл хариу авчгүй зэнэ чамаг гэдэг байж.
Түүнийг аргалах хүн байгаагүй тул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгц мэдрэлийн тасагт байн хөвцсээр 90-ад оны дундуур өөд болсон байна. Түүний ухаан бүрэн цэлмэж хариугаа авч юмцсангүй. Одоо бодож байх нэ тэрхүү дарахад тэр зүгээр нэгэн биш байсан бололтой. Ренчин лумбээс цагаан уул. Тэр дундаа ойн ирэг дээр хизэж явахыг бодоход эгэл ир биш байсан нь тодорхой. Дайгын харын бөөгийн тэгэх тусмаа удам дамжсан бөөгийн хараалыг давна гэдэг амаргүйтэй. Тэгэд бодохоор тэрхүү дарахад даянч явж зүгээргүй нэгэн байж. Тэрхүү дарахад 90-ад оны дундуур өөрийн зөнгөөрөө нас эзэлсэн гэдэг юм.